тайллыг зөвхөн бид нар хийн. Бид нар хийн. Тиймээс ч өөр хүмүүс хийхгүй. Яг тэр энэ мань өөрөө яг одоо энэ яриа сууж байгаа Баярхүү Баатар хоёр сайндаа биш. Үнэхээр бид нар цаанаасаа тэнгэрээс заяагдсан энэ газар нутаг дээр амьдардаг агуу мөг тэнгэртэн хүнд тусны язгуур хүмүүс учраас бид нар хийх байхгүй юу? Өөр хүн байхгүй. Ганцхан энэ язгуур хүмүүс маань одоо хизээ яаж хийх үү гэдэг маань бас л асуулт байгаад байгаа учраас ингээд яриад байгаа юм шүү дээ. Хурдлын цөмөрөө тэдний төлөө хийх юм маань өөртөө төлөө хийхээс эхэлнэ. Бид яаж юу дарин дэлхийг аврах бодлогоор орчлоо? Яга эхлээд цааш нь сунгыг гэсэн шүү дээ. Сунгыгээд хоёлаа ярьсан шүү дээ. Тусдаа зүгээр зураад. Сунгыг гэж нөгөө юу? 90 цагийн дуудлага. Тий. Биш, тэр чинь юу яаж гэсэн. Тэн та ингэж эхэлсэн шүү дээ. Хэрвээ бид нар энэ болород энэ 90 цагийн дуудлагынхныг хэрвээ бид нар авж гарч ээж дуудах юм бол хэлцүүд энэ ажилдаа хамруулахын тулд тэдний тавьсан татсан шангаас дараагийнхын шанг татаж өгч бид нар аяандаа орж ирнэ гэсэн шүү дээ. Тэгэл бид нар хоорондоо зүгээр ингээ яриад байснаа наадахыг чинь биччихээ чи мангарлаа тэгээд бичээд. Тийм. Тэгэхээр зэрэг та ингэж ярьсан шүү дээ. Юу дараагийн шанг татъя. Тэрний тулд яах вэ гэхээр зэрэг эдгээр юун дээр орох вэ тэрийг тодорхойлох гэсэн шүү дээ. Бид нар буруу явчихъя гэдгийг бас ойлгоно гэдэг бол энэнийг засах хамгийн одоо бидний гол чухал алхам шүү дээ. Зэдгэс дээр биш. Боочлогдож байгаа мэдхэн боочлосоор хамгийн ихний алхам тий. Яг тийм учраас бол бид нар ердөөсөө хамгийн түрүүн би одоо ингээд энэ телевизэрийг үзэж сууж байгаа энэ усуудаа захиж хэлэх юм бол бид нар энэ бүгдийг чинь дээрээс бүх юмыг хүлээж суух бишээ. Бид нар ердөөсөө энийг бол айл гэр бүхэн дотроосоо хийгээд эхлэх хэрэгтэй байхгүй. Тэр их 2-3 юм байна энэ дотор ердөөсөө. Нэгдүгээрт бол хамгийн гол ноцтой юм болохоор бид нар юу идэж ууж байгааг өдөр тутам хүн өдөр тутам идэж ууж байгаа юм бол хүний генийн сан, хүний эрүүл мэнд тийм үү? Хүний оюун ухааны хөгжил, хүмүүсийн одоо ерэн цаашдаа энэ Монгол үндэстэн байхгүй тухай асуудал байхгүй энэ бол хоёрдугаар болохтой зэрэгт бидний хүүхдүүдийн хүмүүжил боловсролын асуудал дээр бид нар анхаарах хэрэгтэй юм аа. Эцэг эхчүүд бол одоо бид нар хүүхдээ бол хооллож байна, ундалж байна. За ингээд дулаан ховтос хунар бүх юмар хангаж байна гэх чинь үгүй шүү дээ. Бид нар бол ердөөсөө энэ хүүхдийн амьдралын хувь зээний 50% хийж шүү гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэр 50%-ийг нь өөр хүмүүсэд юу миний хүүхдийг одоо ингээд би хувцалчлаа, хооллчлаа, ундалчлаа. Миний хүүхдээр та нар ямар хүн болохыг та нар мэдсэгүй гэж ингэж өгөх хэрэггүй юм шүү. Тийм учраас хүүхдийнхээ бол хүмүүжилт нь боловсролт нь эцэг эх бүхрүүд ямар ч байсан цаг гаргаж оролцох хэрэгтэй. Энэ бол хүүхдийн чинь танай гэр бүлийнхний хувь зээний асуудал юм шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Гуравдугаар бол ер нь хүмүүс өвдөхгүй байх тусмаа тэр сайн байх гэсэн байхгүй. Ийм бол одоо зарчим имийг тэнд оруулж өгсөн. Үйлчлэгийн экснээ харах юм бол зүс чинэл гэсэн үг. Билгүй яах юм тийм хүмүүсийг бол өвдгөөд тийм биз дээ. Хүмүүсийг бол олон ор хоног бол их байх тусмаа тийм биз дээ. Олон бол одоо чинь юу одоо энэ сарын их тусмаа. Яг энэ чинь бол угаасаа бол би түрүү дахиад хэлсэн шүү дээ. Энэ угаасаа бид нар энэ 20 жил явж ирсэн энэ систем бол сайхан нэртэй боловч огт хүмүүс бид нар тэрэнд бид нар жирийн хүмүүс бидний хүүхдүүд бидний насанд одоо сууж байгаа бидний эцэг эхүүд бид нар илүү төлсөд байхгүй да энэ системд бид нар энэ системийг үзэл санаа байж бус бүх юм байдаг гэдэг хэн болорлууд бол энэ дээр орхисон тийм ээ. Тэгээд энэ бид нар энэ буруу үзэл санааг хүлээн зөвшөөрснөөрөө энэ буруу бодлого бүхнийг юу болоод энэний золио суулцтай гэж гаргаад байгаа шүү дээ тийм. Тэгээ болорлуудын дахиад нэг юм юу байгаа шүү дээ. Юу цаг нь ирсэн үзэл санааг зогсоож болдог, дотхон ирэх цэргийн армийг зогсоож болдог, цаг нь ирсэн үзэл санааг зогсоож болдог. Энэ цаг нь ирсэн үзэл санаа юу юм бэ гэсэн чинь дэлхийг аврах төлөвлөгөө одоо явцсан шүү дээ. Үзэл санаа маань юу л одоо дэлхийг аврах төлөвлөгөө, дэлхийг аврах үзэл санаа юм байна л гэдэг. Энэ дээр тогтцлоо шүү дээ. Ягаад гэвэл дэлхийг аврах төлөвлөгөө яригдах явцад дэлхийг аврах үзэл санаа юм байна. Өөрөө гарч ирдэг. Тэгэхээр зэрэг бид нарын одоо дараагийн шан таталтлууд дэлхийг яаж аврах вэ гэдэг яриа болж ирж байна шүү дээ, тий. Тэгээд тийм дээр ингэсэн шүү дээ та. Дэлхийг аврах үзэл санаа чинь өөрөө дэлхийг аврах боловсрол руу орох юм байна. Дэлхийг аврах хөгжил рүү орох юм байна. Дэлхийг аврах бодлого руу орох юм байна гэсэн шүү дээ.
Аагүй бодлого маань өөрөө дэлхийг аврах үзэл санаа болоод ингээд дэлхийг аврах боловсрол болох юм байна. Ингээд энэ маань одоо бидний дараагийн үеийн гарч ирэх тэр зөв хүн зөв хөгжил гарч ирэх тэр юу н зөв үзэл санаа гэдэг юм чинь дэлхийг аврах үзэл санаа. Энэ дээр бид нар нэгдэх хэрэгтэй гэж механикаар ярих ямар нэг үйл хийх биш тийм ээ. Өөрөө өөртөө тийм гаргаад тавьчихвал тийм би Наран тул дээр 8 идэг гэж болно. Хаа нэг газар барилгын компанид засварчин засал хийдэг байж болно. Эсвэл өнөөдөр тэ нийгмийн үлэмжээр хэн байхаас үл хамааран нөгөө энийг хэлж байгаа хүн чинь өнөөдөр Монгол улсын төрийн хүн байж болно доо. Тэгвэл тэрийг битээ тэгээд төрийн хүн гэдгээр нь хар. Их сайндаа энэ нэг ороо бусгай цагийн Америкуудын авчирсан заллингийн тогтолцоогоор толгой дээр чинь түр гараа суудсан төрөүний бөөс гэж хар. Тэгэл болоо. Тэр төрөүний бөөсийг түрээнд нь байлгах уу толгой дээр байлгах уу гэдэг бол эцэс нь нэвтрүүлэг үзэж байгаа монгол хүн таны мэрэгэн ухаанд оршихоос биш тэр хүнд биш. Тэгэхээр энийг сайн цөмөрөө бодоод оюун санаагаа чөлөөлж аваад ингээд бид нар цаашаа бодлоог үнзгэрүүлээд яах ингээд ах юм бол бидэрт гарч олдно. Бид нар нийтээр өөрсдийнхөө эв ийг хичээсэн бие биентэйгээ сайхан жаргалтай амьдэрсэн хамгийн гол нь ирээдүйн төлөө бид нар нэгдэж чадсан тохиолдолд өнгөрсөн маань бидний талд ороод ирэх байхгүй юу? Тодорхой. Дахиад боловсрол бид нар гараад ирчих байхгүй байгаа шүү дээ. Ягаад гэвэл эдгээр чинь ингэхээр зэрэг дуудагдаа дараагийнх руу гарна. Биш юм аа гэхэд 500 мянган хүн болоод өлбөгөнд байж байгаа. Бид нар чинь дэлхийг аврах илүү дарамжтай бодлого гаргаад ирэх. Энэ юу вэ гэхээр зэрэг боловсрол руу гарна шүү дээ тий. Одоо би нэрээ тэр өдөр шогтой байсан байх шүү. Сая чинь ч одоо нэг мэдсэн чинь баахан бурцсан байж шүү. Реактийн гудамжинд чи би яаж юу гэж бурсан гэж саналаа гэдэг шиг л. Миний дандаа ярьдаг юм. Бид гурав энэ дэлхийн бүтэн том тогтолцоог яагаад ярих чадвартай байна гэхээр тий бид гурав монголчууд учраас яриад байгаа. Бид гурав монголчуудаа 13 дугаар зуунд энэ тогтолцоог хүн төрөлхтөнд бэлгэлсэн агуу их хаадын үүсгэл учраас бидэрт нөгөө миний яриад байдаг хүний оюун ухаан удамшдаг, бие удамшдаг учраас бидэрт энэ 13 дугаар зуунаас эхлээд энэ тогтолцоо хийсэн оюуны удамшлын санал байгаа учраас бид энийг тайлаад байгаа байхгүй юу? Одоо бид нэр 2 дахь шанг татчаад 3 дахь шангийн хүмүүс гарч ирээд 4 дахь шан татгалаад тэгээд 4 дахь шан дээрээс л баг Каждый из нас, обернувшись назад, скажет: да, мы прошли долгий путь, но теперь старая эпоха осталась позади, человечество преобразилось, и мы начнем строить лучшее будущее. 5 дахь дээрээс бол ерөөсөө мэдээж нэгтгэх Дэлхийг аврах үед байгаа шууд эхэлнэ гэж юу? Үгүй. Үзэл санаа чи өөрөө гараад ирэх юм байна. Яагаад гэвэл боловсрол зөв боловсрол руу орох юм байна. Хөгжил зөв хөгжил рүү орох юм байна. Боловсрол нь зөв байгаад хөгжил рүү орчих. Одоо бид нар оюун санааны тухай асуудал ярьж штэ. Бодит байдал дээр энэ улсуудыг дав сэтгэхээс илүү оюун санааны хувьд шашнуудаас үзэл санаанаас илүү жоохон дав сэтгэмээр байна гэсэн юм бид нар яриад штэ. Нийт монголчуудаа. Тэгээ та нар ерөнхий өмнөнийг ингээд олчихгүй энэ бидний л ярьж байгаа юм. Энээс цаашаа явах боломжууд чинь тав хүнд байгаа учраас ингээд. Тэгээ нөгөө боловсролдохтой бид нар ярьж хахад тэр нөгөө боловсролын тогтолцооны тухай юм байсан шүү дээ. Хүн сөрөг өвдөлгээд. Өөрөөр хэлбэл юу яриад байна гэхээр энэ боловсролын тогтолцоогоо туйлын үнэн гэж бодоод энэ шат амжилгаар явах юм бол лавл монгол хүн тэр туйлын үнд хүрэх болцоо байхгүй. Одоо энэ хоёр чинь тодорхой болцохоор нөгөө юу ч нь бол цаашаа явахгүй шүү дээ. Энэ дэлхийн мухардл чинь бол дэлхийн мухардл чи одоо л мухардл гэж ярьж хагаад ганц хоёр шан татагдаад цаашаа явхаа болоод энэний чи оронд хөгжил гараад ирэх байхгүй юу? Энэний чи оронд нөгөө юу дэлхийг яаж аврах вэ гэдэг ухаан уралдуулаад ирнэ шүү дээ. Тэглэрсэн зэрэг нөгөө нэг дараагийн хөгжил рүүгээ шууд орчихно. Тэгээ хөгжил бол Центр и провинция выигрывают от этой перемены. С благородным сердцем осторожный человек поставлен, изгнан более ловкий. Ийм байхгүй юу? Боловсрол чинь тодорхой болчих байхгүй юу? Тийм боловсрол тодорхой болчихно. Хөгжил тодорхой болчихно. Хөгжил тодорхой. Аврах харган тодорхой болчихно. Энэ гурав чинь нэлээд үзэл санаа болж байгаа байхгүй юу? Энэ гурав чинь нэлээд үзэл санаа. Тэгээд хэрэгжээ зөв бодлого, зөв хөгжил, зөв одоо дэлхийг аврах аргачлал гэдэг чинь бол энэ гурав чинь нэлээд үзэл санаа байхгүй. Миний бодлоор үзэл санаа. Тэгээд үзэл санаа хэрэг бид нэр зөв үзэл санаа дээр ахлаа чинь бид нар чинь боловсрлоо зөв болгочлоо, хөгжлөө зөв болгочлоо, аврах арга төлөвлөгөөгөө гаргачлаа. Энэ гурав чинь нэлээд үзэл санаа болчлоо.
Энэ нийгэм чи өөрөө үзэл санаа гэдэг юм уу шал тустай. Хэрвээ үнэхээр тэгж явж байгаа та нар тийм мөнгө төгрөгтэй болсон юм бол одоо үзэл санаагаа бол жишээлбэл Монголын тухайд би бодоод байгаа байхгүй. Энд улс төрч орчоод энэ либерал системийг улам сураад төгөлдөр болох гэд үйлчлэх үү? Эсвэл бол манай үндэсний эрх ашиг юу вэ? Тэ? Бид нар өөрсдөө хийн. Тийм учраас бид ямар нийгэм байгуулж чадах юм? Бидний хөгжил гэж юмыг одоо юугаар хэмжих юм? Одоо энэ өндөр байшингаар уу? Эсвэл бол хамгийн сүүлийн машинаар үгүй оюун санааны гэрлээд энэ бол хөгжил. Энэ концепцийг зөв гаргасан үзэл санаа хэрэгтэй байна. Тэгэхээр ийм байгаа байхгүй юу? За хөгжлийн 8 зөв зам гэж ядгийг нэгдүгээр зөв үзэл гэж яддаг байхгүй юу? За таны ингээ зөв үзэл гараад ирлээ. Хамгийн гол нь үзэл санаа. Энэ үзэл санаагаа дагаад юу нэ эрмэлсэн зөв болдог гэж байгаа байхгүй юу? Зөв үзэл. Тэгээ дараагийнх нь зөв эрмэлзэлээд яа. Тэмүүлэл нь дэлхийг аврахын төлөө гэж дэлхийг аварна гэсэн үзэл санаа. Тэмүүлэл нь дэлхийг аврахын төлөө гэсэн тэмүүлэл болох юм лөө. Эрмэлзэл. Тэгээ зөв үг тэгж үж тэндээс чинь зөв үг зөв үйл гарч ирдэг юм байна. Тэгээ тэр нь зөв амьдрал болдог юм байна. Тэгээ тэндээс зөв сэтгэл хичээл зүтгэл гараад тэгээ зөв сэтгэл зөв бэлэг оюун гэж яддаг байхгүй юу? Хөгжлийн 8 зөв зам байна. Тэгээд хоёр тэнэг хүн сууж байгаад дэлхийг аврах төлөвлөгөө гаргачих байсан бол дэлхийн энд 7 тэрбум үхсний ээж мухардд орлоо гэж хадираад яваад. Тэгээ юу гэж? Зүгээр ингэж сууж байгаад дэлхийг аврах төлөвлөгөө гаргадаг байсан бол 7 тэрбум хүн юугээ хийгээд ийсэн. Ягаад мухар наваад ирсэн гэж вэ? Чи өвтөрөөс тэнэг хүмүүс бай гэж. Цаашдаа тэгээ бид нар яах вэ гэдэг асуудлыг одоо бид нар яриад байна тий. Ингээ хоёр Монгол суучаад дэлхийн тухай асуудал яриад байдаг. Энэ юу ч юм бэ гэдэг бол өөрөө тийм өөрийгөө дорд утсан асуудал байгаа тий. Та тэрийг зөв юм мөнгөнд жагаад олчихог л мөнгө нөлцсөн байгаач. Зөв үзлээ олчихог гэдэг. Тэгэхдээ бодоод ахлаар мөн ч юм шиг. Юу? Тэрвчээ энэ ингээд цаашаа явах юм бол 5 дахь шан дээр дэлхийг аврах төлөвлөгөө нь гарна. Тэр бол тодорхой. Тэгээд ийм л амархан байсан бол заавал битээрээр хийх шаардлага байсан. Өчнөө олон хүмүүс, өчнөө олон ухаантай хүмүүс байж байгаа. Заавал та тэр хийгээд байгаа юм уу? Та тэр чинь хийлцэх гээд л шүү дээ. Хийлцэх гээд байгаас хасаа тэр 5 дахь дээр хийгдэх юм байгаа үстэй. Тий. Гэхдээ чи ийм л тэнэг хүмүүс оролцох байсан бол тэр хүмүүс ухаантай байгаад яах вэ? Ухаантай хүмүүс юу хийгээд байгаа? Нөгөө нэг үзэл санаан дээр дахиад тулж гин үү эн чинь тэгвэл чөтгөр бөм. Ухаантай болох гээд явцсан буюу нөгөө бие үзэл дээр чинь болчихж гин үү дахиад эн чинь би л өөрийгөө энэ юмд оролцчих гэж итгэхгүй байна. Чи л харин намайг хамаагүй юм руу татж оруулж байгаа зүйлдээ ярьсан л байгаа юм та дэлхийн арга танаа чиний яриад байгаа энэ гал үндэсний холбоо бас нэг Монголын газар шороот ордоо би бас ажилт хийгээд явж ил байна л та. Хотлоо юм ярьсан гүл дээ. Танаа гал үндэстэн холбооны хувьд, танаа хөхнөрүүтийн хувьд, танаа бүлхмүүдийн хувьд Монгол орныг 11 онд ямар байгаасаа гэж. Ямар төлөвлөгөө боловсруулсан. Тийм гэрэл гэгээтэй мэдээлэл байна уу нийт ард түмэнд сонсоход. Тэгэд ямарваа нэг юм ингээд ийм сэтгэлийн галгүй хийчихээр тэр хизээ нэгэн цагт баригддаг л байхгүй. Тэгээ яг одоо дуун дээр ч гэсэн тийм шүү дээ. Яг ингээл энэ дотроос л дуу гарахгүй л бол тэр хүмүүс нэг чихэнд очиод тархинд ч бараг задрахгүйгээр гараа авчдаг байхгүй. Тийм хүний үг ирээс нь хаалтдаг. Тэгээд ийм дутуул байгаад байна л да. Уул нь яг сэтгэл зүрхнээс тэ асар том юмыг задлж өргөн хүрээнд тэ ингэж хийх боломж нь байгаад байхад тэ ерөөс бодож чадах юм бол бид гэрэл болж ингэж асч чадна.